За сайн байцгаана уу? Ваа таарат мэдчилж байна. За та бүхэнтэй шинэ хэмжлэгээр уулзаагүй бас хөөрхөнийг 2 сарын хугацаа өнгөрөөч боллоо. Жохо ойрт ваа таарат нь заагүй ажил ихтэй яваад шимжлэгээ хийж чадахгүй байж байгаа. Тэгээд өнөөдөр ингээд энэ хүү шинэ хэмжлэгээ хийж байна. За тэгээд та бүхэн минь гарчиг харсан байх. Өнөөдрийн маань хэдүүлэнгийнх нь уншлагын сэдв болвол таны яг одоо шийдэх ёстой асуудал юу байна? Тэгээд таны хар ба цагаан тал үүнтэй холбоотой бол хэдүүлмээр хийх байгаа. Тэгээ би шаардлагатай 3 үзрүүдээ бол гаргаад ирсэн. Та энэ 3 группээс өөрийнхөө хамгийн их таалагдж байгаа хөзөр болон одоо чулуунаас сонголтоо хийгээд тэгээд группийнхаа уншлагыг захин хүлээн авч сонсоорой. За та бүхэн минь тэгээд захин бясалгаад өөрсдийнхөө хамгийн их татгаж байгаа группээ сонгоод уншлагаа сонсоорой. За нэгдүгээр группийн маань уншлагатай татамаар л за хитүүлэнгийнхэн сонгосон хөзөр болон чулууны хувьд за нэг иймэрхүү одоо ногоон саарл судалтай чулуу гэдүүлээ сонгочээ. За ерөнхий чулуунаас мэдрэгдэж байгаа энерги гэх юм бол жаахан нэг сүүлийн үе тийм стрессцэн жоохон гонигтай байсан нэг асуудал шийдэхээ шийдэж чадахгүй байсан иймэрхүү энергитэй хүмүүс бол байж магадгүй харагдаж байна. За тэгээ нөгөө талаас нэг тийм хин нэгэн хайртай дотны хүний ойрын хугацаанд одоо хүсээгүй ч гэсэн одоо хэлхээс өөр шаардлага хэлхээс өөр аргагүй байсан тийм нөхцөлд одоо нөгөө нэг хүсээгүй үгийг хайртай дотны хүндээ хэлсэн ч юм уу те иймэрхүү зүйл байж одоо хэний нэг гомдоосоо өөрийнхөө шархлуулсан мэдрэмж өгсөн ч юм уу те иймэрхүү хүмүүс бас байж магадгүй гэдэг зүйл бол чулуунаас маань бол мэдрэгдэж байна. За тэгээ хитүүлэнгийнх нь сонгосон Oracle хөзрийн маань хувьд The Central Sun. За эндээс бол хамгийн түрүүнд шууд мэдрэгдэж байгаа энерги нь бол цагаан энерги бол илүү мэдрэгдэж байна. За тэгээд яг хөзрийн дээр мань байгаа одоо үүнийх нь хувьд бол success буюу амжилт гэдэг үг бол миний хувьд ингээд хамгийн их нүдэн тусч байна. За тэгээд өгж байгаа мессежийн хувьд бол юу гэж байгаа нэ? Одоо ямар асуудлыг та бүхэн шийдэх ёстой вэ гэдэг дээр бол Central Sun буюу нар одоо 9 энэ нарны аймгийн хамгийн том одоо голдон төв болж байдаг зүйл бол нар шүү дээ. Одоо бүх гаригуудыг одоо халуунаараа төөнж ээж те халуунд дулаа энерги өгч яадаг, гэрэлтүүлж байдаг. Үүнтэй адилхан та бүхний маань хувьд өөрсдийнхөө дотоод гэрэлгээгээ нөгөө талаас эргэн тойрныхоо хүмүүсийг өөрчлөх, амжилттай байлгахад нь туслах гэдэг одоо иймэрхүү зүйлсийг шийдэх шаардлагатай байна. За дотоод гэрэлгээгээ гэдэг дээр одоо яг юу хэлээд байгаа вэ? Яг юун дээр анхаарах ёстой юм бэ гэхээр түрүүн энэ одоо чулуун дээр нэг хэлсэн шүү дээ. Жохон нэг тэм гонигтай стресстэй гэх тиймэрхүү зүйлсүүдийг бол хэдүүл одоо даван туулаа сурцсан байх хэрэгтэй байна. Одоо сэтгэл санааны хувьд гэх юм уу те. Сэтгэл зүйн хувьд бол одоо амьдралд бол өдөр болгон л маш олон төрлийн асуудал гарч ирж байгаа. Гэхдээ хэдүүлээ дотоод сэтгэлдээ гэрэл гэгээтэй үргэлж сайныг боддог байснараа тэр өдөр тутамд гарч ирж байгаа жижиг том олон төрлийн асуудлуудыг энийгээл давж чадна гэсэн одоо тиймэрхүү энгийн мессеж гэсэн үг. Энгийнээр хэлвэл нөгөө талаас хэдүүлээ ингээд одоо дотоод нөгөө нэг сэтгэлийн одоо хүч гэж байдаг шүү дээ. Өөртөө итгэл өөртөө өөрийнхөө дотоодоос ингээд гаргаж ирэх хориглуулах тэр их хүч би чадна, би юмсаа хийж чадна, бүтээн энэ юу энийг бол би давна гэдэг нэг тийм хүч хэдүүлээ дотор ингээд ориглоод байна. Даанч хэдүүлээ ингээд тэрийг ерөөсөй гаргаж чадахгүй. Үүнээсээ болоод хэдүүлээ ажил карьерийн хувьд одоо нөгөө яг хий гэсэн зүйлсүүдээ яг өөрийнхөө хэмжээнд 100% хийж чадахгүй. Эсвэл сүүлийн үед одоо тий дараах зэрэг эсвэл хий нэг хүмүүс өгсөн таскыг өөрсдийнхөө хувьд ингээд 100% биелүүлсэн тэр хүмүүс та одоо таны хийсэн зүйлийг чинь яг таны хэмжээнд үнэлж чадахгүй ч юм уу. Иймэрхүү зүйлсүүд бас сүүлийн үед их тохиолдсон байж магадгүй. Тэгээ энэ нь бол одоо та бүхний маань энэ одоо нөгөө дотоод энэ энерги гадагшаа гаргаж чадахгүй ингээд хаагаад байгаа толботой. Юу энийг ингээ хаахад саад болоод байгаа юм бэ? Хаагаад байгаа юм бэ гэх юм бол таны ийм нөгөө гадна талтай ийм өнгөцгөн одоо жижиг тийм стресс асуудалд ингээд хандж байгаа хандлагатай энэ зүйлэгтэй ингээд жижиг болон том хэмжээнийг хаагаад байна. Тийм болохоор одоо гаднаас ирж байгаа тэр стресс, уур бухимдал, олон төрлийн нөхцлүүдийг зүгээр л ингээд өөдөөс энийгээл ухтаал ард нь энийгээл гарах хэрэгтэй. Өөртөө тийм сайхан ихтгэлтэй байгаарай л гэж би хэлмээр байна. Тэгээ хөзрийн маань хувьд бол та бүхний хувьд илүү жоохон дотооддоо байгаа тэр өөртөө итгэл тэр зүйлдээ илүү анхаарал төвлөрүүлээд тэрийгээ илүү ингэж гоё амьдлуулад бодторыг өөрийнхөө одоо амьдралын үйл хэрэг
бүх зүйл дээр ингээ бодитоор тэр энергиудээ ингээд гоё шингээж илүү их амжилтуудыг гарганаа гэж болвол хэлж байна. Тийм болохоор дотоодтойгоо анхаараарай. За нөгөө талаас би ингээ гадаад эргэн тойрны хүмүүсээ ингээд дэмжих туслах тэр хүмүүсийг бас амжилттай байхад нь ингээд дэмжих хүнээ гэдэг нэг тиймэрхүү зүйл хэлсэн. Энэ дээр болвол эхлээд бол өөрсдөө асуудлыг шийдлээ. Одоо босд руу орно. Боёо найз нөхдөдтэй ямар асуудал вэ? Одоо нэг бизнес эрхлэх гэсэн чинь нэг л ингээ очроо олж чадахгүй найздаа. Одоо өөрийнхөө чаддаг үзүүс наадхаа миний найз ингээ хийчих юм бол ингээх баха. Би ингэж очих. Эсвэл одоо өөрийнхөө босод тийм коннекшнер манай надад ийм нэг найз байна, ийм таньдаг хүн чи тэр хүндээс очиж тусламж аваарай ч гэдэг юм уу те. Ийм хүнийг хойноос суппортлох нөгөө талаасаа холбох ийм энерги байгаа те. Тийм болохоор эхлээ хойд л өөртөө уучиг болж ардаас нь сайн хэлсэн шиг босод ингээд ойр дотны найз нөхөд гэр бүлтэй ийм хүмүүстэй ингээд туслах холбох энэ үүргийг болоо гүйцэтгэх шаардлагатай гэдэг ийм цагаахан их сайхан хүчтэй мессеж байвал гарч ирлээ. За тэгээ нөгөө талаас болвол одоо энэ дэр юм алтан цох байгааг та бүхэн анзарж байгаа байх. За цох орхой нэг талаас тийм гоё. За ийм бэлэгдэл гэж бас үздэг те. Та бүхний маань хувьд 2026 онд миний хувьд энэ 25 онд бол биш. Яг 25 оны хувьд та бүхэн маань амар тийм яг ботсон шиг бол байгаагүй. Ерөнхий одоо тийм нэг 100-аас болвол одоо энэ 10 сарын хугацаанд ингээд үнэ үүсэх юм бол нэг 100-аас нэг 60% тайл нэг явж байгаа тань ингээд бодож ингээд хийгдсэн зүйл 25%. Харин 26-ны хувьд бол энэ бол шал өөр байна. Та бүхэн 100-аас 100 110 120% та хүссэн одоо хийх хүсэж байгаа боцсон зүйлсүүдээ хийж чадах тийм өндөр энерги байгаа шүү. Тийм болохоор эндээ гоё ихтэй байгаарай л гэдэг зүйлийг хэлж гин. Тэгээ одоо энэ 2 сарын хугацаанд өөрийнхөө энергийг ингээ гоё цэвэрлэх, энерги илүү дүүргэх одоо тэр тал дээр илүү хэдүүл анхаарах шаардлагатай. Одоо гоё уул бас байгальтай газраар явж одоо энергийг өгөж болж гин, дуртай зүйлсээ хийж болж гин, шинэ хобби одоо спортоор хичээлж болж гин. Дотроосоо одоо энерги үүсэх боломжтой тий. Одоо нөгөө фитнес ч юм уу, кардио ч юм уу, иймэрхүү дасгал бас йог ч юм уу тий. Иймэрхүү зүйлсүүдийг хийж болж гин. Нөгөө талаас ийм юу бас байгаа тийм хадгаламжтай хүмүүс байгаа юм шиг санагдаад ийм хадгаламж ингээд хадгаламжтай мөнгө хийдэг. Тэр нь бас тодорхой хөөрхөн нэг доор хажны 3-аас 4 сая төгрөг багтаа. Түүнээс тэгээ дээшээ хадгаламжтай хүмүүс байгаа юм шиг байна. Тэр хүмүүсийн маань хувьд ингээд хөрөнгө оруулалт хийх. Одоо мөнгөө ингээд зур хадгалах гэхээсээ илүү одоо нөгөө бонд худалдаж авах эсвэл одоо алт малт худалдаж авах ч юм уу. Эсвэл өөр ямар нэгэн зүйл инвест хийж одоо хувьцаанд хөрөнгө оруулалт хийх ч юм уу. Иймэрхүү зүйлс хийвэл айгүй бас амжилттай байхаар санагдчихжээ шүү. Энэ сүүлийн 2 сарын хугацаанд. Гэтэ одоо юу хий эхлэл нь бол одоо энэ 2 сарын хугацаанд тэгээд яг өөр шимтэй амжилттай байх нь 26 онд бол өөр шимээ бол илүү хүртнэ гэдэг ийм мессеж байгаа юм аа. За тэгээд хэдүүлэнгийнх нь ерөнхий одоо нөгөө нэг шийдэх ёстой асуудал зүйл нь бол сайн хэлсэн нэг юм илүү тийм дотоод одоо өөртөө итгэл хүч болон гадаад бусдад туслах тусламжтай холбоотой юм мессеж байлаа. Бусад одоо тийм нөгөө ажил карьер миний хайр дурлал мөнгө санхүү яваа гээд одоо талбартай гарч ирэхгүй мүү гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэх юм бол тэр зүйлс нь бол дараагийн асуудал. Эхлээд хэдүүлээ өөрөө холбоотой энэ зүйлсүүдээ засаж одоо сайжруулж улам апдейт хийх хэрэгтэй гэсэн. Үүний артаас та бүхний мэдэр хүсэж байгаа одоо мөнгө санхүү, хайр дурлал, эрүүл мэнд ч юм уу те ирээдүйтэй холбоотой бос зүйлсүүд аянда та бүхний хүсэж байгаагаар шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Нөгөө талаас тим энерги бас мэдрэгдэж шүү. За тэгээд би хар болон цагаан тал гэдэг хэлсэн дээр тэрнтэй холбоотой би бас 3 үзэр суулгасан байгаа. За энэ бол эхлээд хэдүүлээ. Зовлонгийн түргэн дээр гэдэг шиг хар талаасаа эхлэе. За хэдүүлэнгийнх нь хувьд за жоохон эготой хүмүүс байж магадгүй. Ер нь жоохон бие төрхтэй, эго өндөртэй. Нэг тиймэрхүү энерги нэлээд мэдрэгч. The Emperor. Эцэг гэдэг үзэр гарчсан. The Ace of Swords, The Knight of Wands. Ер нь тийм оюун бодол болон амбиц, иймэрхүү энерги өндөртэй, гал эрчим өндөртэй ийм хүмүүс байгаа юм. За та бүхний маань одоо ерөнхийн нэг талаасаа ийм одоо юу гэх юм. Энэ бол уг нь бол нэг талаасаа сайн өгдөл шүү дээ. Ийм өөртөө итгэлтэй, хүчтэй, зоригтой. Гэтэ та бүхний нэг жоохон буур ашиглаад байна л гэсэн үг. Энэ
нөгөө талаасаа та бүхний юм хар тал хар энерги жоохон болоод байна гэсэн. Энийг одоо зөв тал руугаа зөвөр ашиглах дээрэл хэдүүлээ маш ингээнээр бол анхаарах шаардлагатай. За тэгээ хөзрөөс ирж байгаа мессеж гэх юм бол за нэг сарын өмнө юм уу да хэдүүлээ нэг тийм нэг шинэ бизнесээ санаа эсвэл нэг өөр ямар нэгэн тийшээ явах ч юм уу. Цааш нэг зүйлийг бол олж мэдээж эсвэл нөгөө нэг тийм шинэ санаа гарч ирсэн байна. Энийг хэдүүлээ ингээд нөгөө нэг одоо юу бодоол би нэг юм эхлүүлэх гэж байгаа гэдэг дотроо тэгэл өөрөө өөрийгөө ингээд хөөргөд байж байгаа хүмүүс гэж магадгүй. Одоо нөгөө нэг сарын өмнө ботцоо яа энэ болох юм байна гэдэг мэдэрсэн. Гэтэ одоо юу үйл аваагүй мөртлөөл дотроо ч юм ингээд баясаал. Нэг хиндэ бараг л ингээд ирээдүйд орж ирэх мөнгө өнөөдөр ороод ирсэн юм шиг ботсон ч юм уу те. Ирээдүйд гарч ирэх амжилтаа өнөөдөр болцсон юм шиг бодоол ингээд хитрхи жоохон нэг PD гэдэг юм уу. Тиймэрхүү энергитэй байгаад байна. Гэтэ энэ юу вэ? Гадаа харагдах байдлаасаа биш яг та бүхний маань дотроо бодож байгаа бодлын маань хувьд яг нэг өөртөө нэг тийм бодолтой юм хандлагатай байгаад байгаа байхгүй юу? Энэ жоохон буруу байгаад байна шүү. Хэдүүлээ энэ дээрээ жоохон ингээд дарна. Окей, та бүхэн амжилттай болно гэж бодож байгаа нь маш сайн. Энэ бол байж болно. Гэтэ юм хэрэгс тэрхээрээ бас бурууддаг тийм ээ. Нөгөө нэг одоо ийм үг гэдэг шүү дээ. Худлааны бардам ам шалтан гоё билүүний тэр шиг жоохон нэг тийм байчих гад байна шүү. Тийм болохоор яах ёстой вэ гэх юм бол хэдүүлээ ингээд хөдлөн ингээд судалмаар байна. Эсвэл би ийм юм хийх чинь ингээд тэрийг ингээд хамтарч хийх ёстой хийх боломжтой нөхцөл байвал ийм тиймэрхүү харил хамтарч ажиллах хүмүүс ингээд хайж олох найз нөхдөдөө ярилцаж ингээд би ийм надад ийм шин санаа энэ чи энэ дээр юу ч бодож байгаа хоёулаа хамтдаа хий гэдэг ингэж хөдлөх хэрэгтэй байна. Хэдүүлээ нэг хөдөлгөөн хийхгүй бодоод тэрэндээ ингээ бардам байгаад байна. Тийм болохоор энэ дээрээ жоохон хөдөлгөөн аваад жоохон надад бол ингэ санагдаад байна. Та чи миний нэ зүг гэж бодож юм уу? Та юу гэж бодож байна? Эсвэл одоо тий хэдүүлээ хийх гэсэн чинь үнэхээр мөнгө нь олдохгүй ч юм уу тий. Эсвэл арай л нэг ганцаараа хийхээ хүч хүрэхгүй санагдаад байгаа юм бол найз чи надад нэг энтэй холбоотой нэг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд өгөөч хэдэн сая төгрөг ч юм уу тий. Би нэг амжилтаасаа дараа чам буцаад эргүүлээд өгье. Энэ бол яг болно. Окей би чамд өгөх шаардлагатай юмнуудаа ингээ бэлдээд өгье гэл ингээд жоохон юмнуудаа яриад хөөрөөд ардаас нь ингээд нэг follow up хийгээд ингээд явах хэрэгтэй байна. Энэ одоо шин санаатай холбоотойгоор шүү. За. Тэгж чадах юм бол одоо юу юм те та бүхэн маань өөрсдийнхөө энэ амбиц, эго энэ зүйлээ бол маш зөвтэйгээр ашиглаж зөв байдлаар энэ энергийг ашиглаж маш өөрсдийнхөө бодоогүй тэр гоё сайхан амжилтуудыг бас ойрын хугацаанд бол гаргаж чадхаараа гэж байна. Хэрвээ та бүхэн маань ер нь одооноос эхэлчин бол нэг хэрэг хичээлээ 4-5 сар гэхэд бол эхнээсээ энтэй холбоотой одоо үр шим зүйлсүүдээ ингээ хүртэж болно. Болохоор харагдаж шүү. За тэгээ нэг юм одоо хар тал гэх юм уу те холбоотой болвол хөзрөөс мөн өгж байгаа зөвлөгөө, мессеж анхааруулгаар нэг иймэрхүү байлаа. За би тэгээд бас цагаан талтай холбоотой одоо та бүхний маань цагаан энерги байна гэдэгтэй холбоотой бас 3 үзэр бас гаргаж ирсэн. За хэдүүлэнгийнхэн цагаан тал. Манай нэгдүгээр группийнхэн маань жоохон нэг яач гад гэдэг хүмүүс гэж байна. Би яах вэ? Миний найз л гоё гэж байвал. Би яах вэ? Миний ээж л гоё гэж байвал. Би яах вэ? Миний найз охин найз залуу л сайн байж байвал гэж жоохон гэж бодож ханддаг. Иймэрхүү цагаан талтай хүмүүс байгаа харагдаад байна. Одоо юу вэ? Өөрөө одоо миний ашиг сонирхлоос илүү бусдын ашиг сонирхлыг одоо илүү тавьдаг гэж бол хэлэхэд ер нь бол хэлцдэггүй. Яг уу энэ бол нөгөө талаасаа тийм юм өгөөмөр зан чанар ихгүй юу? Энэ бол одоо ерөөсөө муу биш маш сайхан гоё таатай зүйл. Яг уу жоохон хэрээс хитрүүлвэл гэдэг зүйлийг бол хэлмээр байна. Бас л одоо энэ цагаан зүйл хитрхи хүнд сайхан сэтгэлийг хит их гаргаад ах юм бол нөгөө хүн нь тэрий одоо таны сайхан сэтгэл гэж үнэлэхгүйгээр даврах гад байдаг. Иймэрхүү хандлага бас хүнд бас байдаг болохоор одоо нөгөө хүмүүс маань буцаагаад танд ингээ таны бодоогүй хандлагуудыг гаргаад сүүл рүүгээ та тэнийг ашиглуулж байгаа мэдрэмжийг авахгүй гэдэг нэг тийм л зүйлийн хөзрөөс маань айгүй их мэдрэгдэж байна. Тэгээ тэрнээсээ болоод айгүй их гомдож шархлах вэ гэдэг мессежийг өзөр маань хэлээд байна шүү. Тийм болохоор та бүхэн маань энэ дээрээ жоохон тийм өөрийнхөө цензуртэй байгаарай. Үнэхээр яг одоо юу гэдэг өдөр тутам жижиг сажиг юм дээр нь л хүртэл ингээд туслах гэхээсээ илүү даацтай яг чухал момент болгон дээр нь хажууд нь байдаг, тусалдаг, дэмждэг ийм байгаарай л гэж би
та бүхнийхээ зүгээс бол хүсмээр байна. За тэгээд яг Nine of Wands дээр яаж ээж магадгүй нэг тийм дарга цэрэг нэг ямар нэгэн хүмүүс ахлах ч юм уу те, эсвэл нэг багийн ахлагч ч юм уу, эсвэл нэг дунд чатны удирдлага менежер захирал хүмүүс бас байж магадгүй. Ямар ч ингэ доороо тодорхой хэмжээний хүмүүс удирддаг, нэг ч юм уу хоёр ч юм уу те, ийм хүн. Тэгээ түүнээс дээш ингэ хүмүүс удирддаг хүмүүс бас нэг дэг группийг сонгосон юм шиг байна. Тиймэрхүү энерги айгүй өндөр байгаад байна. Тэгээ та бүхний маань хувьд яг энэ цагаан энергитэй холбоотой юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо юу гэх юм санхүүгийн сэтгэл зүйн ч юм уу одоо иймэрхүү тус дэм гэдэг бол яг үнэ амьдрал шууд бодитоор бол маш хэрэгцээтэй зүйл. Гэхдээ та бүхний маань хувьд болохоор хэлж байгаа ингээ мессеж нь юу гэдэг юм бэ гэхээр хүзэр одоо мөнгө санхүү ийм зүйл биш ээ. Өөрийнхөө энэ өнгөрсөн туулсан яаж тэрийгэ даван гарсан энэ туршлагаа хуваалц. Тэр зүйлээ энэ хүмүүст ойлгуул гэдэг юмыг хүзэр маань аягүй их хэлээд байна. Тэр одоо юу гэх юм те. Тэг ингээ та бүхний маань одоо хүмүүстэй өгж байгаа сэтгэл зүйн дэмжлэг болон мөнгө санхүүгийн дэмжлэгээс илүү том дэмжлэг болж чадна гэдэг юм хэлээд байна. Одоо ингээл доороо байгаа ажилтнаа ингээл сар болгон за байвал нэг 100,000 төгрөг өгдөг ч юм уу гэж бодъё жишээ шүү за. Өгөөлэдэг зүгээр л өгөх нь аваад идэг. Тэр хүн ингээ дээшлээд байна уу ерөөсөө өгөхгүй яг л байранда. Та тэрийг ингээд өөрөө мэдж байгаа мөртлөө за болох байлгүй. За нэг өдөр сайжрах болов. За зүгээр гэл ингээ юу гэх те. Ерөөсөө ингээ харамлахгүйгээр л ингээл болох нь бүтэн за болно бах гээл ингээ яваад байгаа. Гэтэ нөгөө тал маань ерөөсөө болохгүй байгаа нэг тийм энерги байгаа байхгүй юу? Тэр нь болохоор ийм одоо мөнгө санхүүч юм иймэрхүү тусламж чинь одоо зүгээр буруу дэм болоод байна. Оронд нь сайхан сууж агаад за би нэг өнгөрсөнд нэг иймэрхүү юм туулж байлаа. Тэр миний хувьд их аягүй хэцүү байлаа. Би тэрийг сэтгэл зүйн хувьд өөрийнхөө хувьд ингэж давж байсан. Тэр үед маань бол миний хажууд ийм хүмүүс байгаад энэ найз маань надад ингэж тусалж байсан. Би өөрөө бас эндээс ийм юм ойлгоод ийм шинээр эхлүүлж байсан. Би өөрөө ингэж хөдөлж байсан. Түүнийхээ үр дүнд би энийг ингээд даваад өнөөдөр би энд байгаа шүү ч юм уу те. Гэх мэтчлэн ингэж өөрийнхөө юм нүрийн storytelling өөрийнхөө юм өнгөрсөндөх түүхийг туршлагаа ингэж гоё хуваалцаж ярьж ойлгох бол тэр хүн одоо таны өгч байгаа тэр 100,000 төгрөг ч юм уу те тэр тэмээс илүү үн цэнтэй зүйлийг ойлгоод илүү их зүйлүүдийг хийж чадхаар харагдаад байгаа юм шүү. Тийм болохоор та бүхэн маань тэр үзгийг бас аягүй сайн бодож одоо өөрөөсөө босдод өгөх одоо дэм халуун дулаан тэр сайхан юм энергийг зүүн үзхөр ингээ гаргаарай гэж үзэн маань бас хэлж байна. За тэгээ ерөнхий хэдүүлэнгийнх нь одоо нэгдэх группийн уншлага бол нэг иймэрхүү байлаа. Тэгээ та бүхэнд маань уншлага маань таалагдсан гэж бодож байна. Өөрсдөө бас хар болон цагаан талыг бас тодорхой хэмжээнд ойлгож мэдээж авсан гэж бас найдаж байна. Тэгээ бас одоо өөрсдөө хувьд одоо ингээд хөөнийг шийдэх ёстой асуудал нь юу байгаа вэ гэдэг бас тодорхой хэмжээнд зүг чих ч юм уу те нэг чиглэлүүрийг бас олж авсан гэж найдаж байна. Тэгээд уншлага хэлсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд хувийн уншлага авах бол миний Instagram хаяг руу бичээд цагаа аваад уншлагаа хийлгээрэй. Би өдөр болохоо хувийн уншлага хийж байгаа шүү. Хувийн уншлагын маань хувьд энергийн уншлага болон таарат уншлага, коллектив уншлага гэдэг би уншлагынхаа тоог 3 нэмээд ийм 3 төрлийн уншлага хийж байгаа. Үнийн үед бол 40-с 50,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Тэгээд хугацааны үед бол 40-с 1 цагийн хооронд бол уншлага маань хийгдэж байгаа. Тэгээ уншлага хийх бол та бүхэн маань Вава доогоор зураас таарат гэдэг Instagram хаяг руу маань мессеж бичээд цагаа аваад уншлага хийлгээрэй. Уншлага маань бол онлайнаар одоо видео кол болон одоо voice call-оор эсвэл та бүхэн маань хүсвэл асуултаа явуулаад би өөрөө тэнд сайхан voice-оор ингээ хариулаад бас өгч болно. Аль нь та бүхний манайд илүү тийм боломжтой гоё нөхцөл байна. Тэр нөхцөлдөө тааруулаад уншлага хийлгэж болохоор сайхан DM бичээд уншлага хийлгээрэй гэж би бол хэлмээр байна. Тэгээд та бүхний маань ирээдүйн амьдрал энэ 10-11 сард энэ 25 ондоо ингээд амжилттай бүтээмжтэй ингээ сайхан энэ оноо ингээ дуусгаасай гэж бас даруйдын мэн зүгээс бас хүсэж байна. Тэгээ бүгдэнд амжилт хүсье. Тэгээ баярлаа. Баяртай. За 2 дахь группийнх маань уншлагатай давтамаар л за хэдүүлэнгийн нь сонгосон чулууны хувьд бол хүзэр болон чулууны хувьд одоо нэг ийм цагаан цавир өнгөтэй чулуу байна. За ерөнхий 2 дахь группийнхний маань хувьд за нэг сүүлийн үед тийм цагаан шаргаал цайвар царайтай ч юм уу эсвэл тийм өстэй иймэрхүү хүнтэй тийм уулзсан
эсвэл зөрсөн, эсвэл тэм нүдэнд нь туссан байж магадгүй нэг иймэрхүү хүмүүс харагдчихээн. Ер нь сүүлийн үе жоохон нэг тийм юм айгаад, гунаад, готраад ч юм уу те. Өөрийн л мэдлгүй ингээд нэг санаа алдаад ч юм уу. Ингээд байгаа хүмүүс бас байж иж магадгүй харагдаад байна. За тэгээ нөгөө талаас болохоор нэг тийм ээжигээ аавыгаа эсвэл эмээгээ өвөөгөө ч юм уу сүүлийн жоохон ингээд нэг санагалзаад санаад байгаа бас хүмүүс байж иж магадгүй гэдэг зүйл бол чулуунаас мань бол мэдрэгдэж байна. За тэгээ хэдүүлгийнхаа сонгосон Oracle үзэр болохоор Top Flight Codes гэдэг үзэр байна. За 2 дахь группийн эхнээ маань хувьд шийдэх ёстой асуудал зүйл нь юу вэ гэх юм бол нэг тийм дотоод айдас өнгөрсөнтэй холбоотой зүйлсэл байгаад байна да. Маш энгийнээр хэлвэл. За нэг бодлын одоо бас травматай ч хүмүүс ажиж болно. Тийм нэг бага насны өнгөрсөн нэг болж байсан тэрнээсээ ингээд травма авцсан. Эсвэл тэрнээсээ ингээд айдсан. Дахиж тийм юм болох үедээ санаа зовдөг, зовиндог. Тийм юм болохгүй тулд өдөр болго өнөөдөртөө ингэж бараг хичээдэг мөртлөө хойноо тийм айцтай хичээдэг тий. Иймэрхүү хүмүүс аж магадгүй гэдэг зүйл байгаад байна. Тэгээ та бүхний минь хувьд яг энэ зүйлийг л одоо ингэж засах шаардлагатай байна яг одоод. Энийг л засчих юм бол ирээдүйд бол та бүхэн энээс илүү зүйлийг хүртэж чадна, бас хийж чадна гэдэг зүйл харагдаад байна. Өөрийнхөө ингээд одоо нэг талаасаа юм одоо очийг асаах хэрэгтэй. За нөгөө талаас тэр өнгөрсөнтэй холбоотой одоо бодол гуниг трама тэр зүйлийг хэдүүлээ ингээд сайхан тайлах хэрэгтэй тавьж явуулах хэрэгтэй. Гой сэтгэл зүйчдэр очиж бас болж гин эсвэл сайхан найзтай ярьж хэлж болж гин эсвэл ингээд сайхан бичээд те ингээд сэтгэлээ онгоотл сайхан ингээд бичээ сараачаад ингээд байж болж гин. Яаж та бүхэн тэр өнгөрсөнтэй холбоотой нэг муухай мэдрэмжээ ингээд арилгаж болохоор энэ тэр нөхцөлийг сайхан хайж болоод тэр зүйлээ ингээ гоё хийгээд энэ зүйлийг ингээ гоё байхгүй болгоорой л гэж хэлмээр. Тэгээ жоохон ингээ нэг шүн орой гэхээс илүү өглөө гоё эрт нар мандах үед гоё наранд алхаж гүүх, ууланд авирах, уулын орой дээр гарах, дугуйнах, фитнест явах иймэрхүү юм гоё өглөөний активитинуудыг ингээ нар мандахын зэрэгцээд ингээ хиймээр юм. Тийм юм айгүй алга. Бас ийм саяны хэлж байгаа иймэрхүү бас хийхийг хүсдэг хүмүүс байгаа мөртлөө хөдлөхгүй байгаа хүмүүс бас айгүй их байгаад шүү. Тийм болохоор энэ дээрээ гоё хэдүүл анхаарад гоё хүсээд хичээгээд ингээ хийчүүл айгүй зүгээр байна. Тэгэж чадах юм бол энэ бас айгүй тийм нөгөөний те далаад туслын мэр гэдэг шиг та бүхний маань сэтгэл зүйч гоё өргөж өгөөд баг багаар бас энэ зүйлтэй идэхэд маш сайхан тус болноо гэж бас ингээд гоё харагдчихэв. За тэгээд ер нь бол ингээд амьдрал бол таны ингээд бас хамгийн том багш нөгөө талаасаа таны аав ээж таны хамгийн том одоо тий багш сургууль хүмүүжүүлэх шүү дээ. Эцэг их тий бас эмээ өвөөч бас байж болдог. Түрүүн бас хэлсэн тий нөгөө нэг ээж аав ч юм эцэг их эмээ өвөөгөө бас жоо санагалзаад байгаа хүмүүс ах шүү байна гэдэг. Яг үүнтэй холбоотой нэг тийм юу байгаад байна. Санаад байгаа энерги байгаад байна ялтчихгүй. Хэрвээ одоо тий нөгөө нэг зурдаар ингээсаа жамасараа ингээд өөд болцсон тэнгэр лугаа твшсэн хүмүүс байгаа болвол тэр хүмүүсээ санаж байгаа хүмүүс байгаа болвол юу гэж ингээд амт зэрүүн дээрээ чамд танд юу гэж хэлдэг байлаа юу гэж цагтаг байлаа гэдэг маш сайн дахиад нэг бодоод үзээрэй тунгаагаад үзээрэй юу гэж өөрийгөө магтдаг байлаа юу нь болохгүй байна энийгээ зас эн чинь сайн байна энийгээ хөгжүүл ч юм уу те юу гэж инхрийлж хайрладаг байлаа тэр болгоноо дахиад нэг эргүүлээд сэтгэл дотроо бодоод тархин дотроо тунгаагаад тэг хэрэгтэй байна энэ бас маш том ингээд та бүхэнд хүч бас ингээд алхам хийх энэ бас нөгөө нэг энэ трама өнгөрсөнтэй холбоотой зүйлэгтэй ингээд давж туулахад маш нэмэртэй энэ зүйл байгаад байгаа байхгүй юу тийм болохоор энэ дээрээ бас сайхан анхаарад нэг бодоод сэтгэгээд үзээрэй гэж хэлмээр байна. За хэрвээ одоо ингээд сайхан хаалуу дутна ойр ингээд амьд сэрүүн байгаа одоо эцэг их эмээ өвөөнд байгаа хүмүүс байгаа болвол нэг сайхан очиод уулзчих. Сайхан ингээд эмээ өвөөгөөсөө ээж аваасаа сайхан гоё өгнүүдийг сонсчих. Та юу намайг ямар хүн болоосоо гэж баг хахад боддог байсан бэ ээж аав эмээ өвөө. Баг хахта би юу юун дээр амар тийм хөдөлгөөнтэй эсвэл ийм
буруу байсан юм шиг санагдаад байсан бэ? Та юу гэж бодож байгаа гэдэг бүр сайхан өөдөөс нь харж байгаад гоё сайхан инээж яд асуучих. Тэнгүүд ингээд тань өөдөөс ч ингээд сайхан билээх зөвлөгөө хэлээд өгөн заа юу. Тэр бас ингээд сайхан та бүхэнд окей би нэрээ энийг засах хэрэгтэй юм байна шүү дээ. Багасаа л би энэ дээр алдаад байсан мэдээгүй явж иж гэдэг зүйлүүдийг та бүхэн ойлгоно. Тийм болохоор одоо тэр нөгөөний айлаас хайхаар автраа авах гэдэг шиг эргэн тойронд байгаа ээж аав эмээ өвөө гэдэг хүмүүсээс сайхан зөвлөгөөнүүдийг сонсоорой гэж бол хэлмээр байна. Тэгж чадсанараа та бүхэн муу адил нөгөөний шийдэх ёстой асуудал буюу энийг өнгөрсөнтэй холбоотой энэ гойныг харуулсал энэ трама гэдэг зүйлүүдээ эдгээж ард нь гарч тавьж явал чаднаа. За тэгээд ерөнхий хэдүүлэнгийнх нь одоо шийдэх ёстой асуудал одоо зүйлс нь бол нэг юм байлаа. Тэгээд та бүхний маань хувьд таарсан тохирсон гэж бас найдаж байна. Тэгээд би та бүхний маань одоо нөгөө хар болон цагаан талтай холбоотой 3 үзэг бас таараад үзэг гаргасан. Тэгээд ихний хэдүүлээ эхлээд хар талтай холбоотой үзргүүдээ харъя. За хэдүүлэнгийнх нь хар талтай холбоотой үзрэг бол strange гэдэг. Strap. За өнөөдөр энэ бүр хэл ам юусоо ингээд ээрж муураад нэг ярьж чадахгүй л байгаа даа шүү. За монголоор шууд хэлчихье ингээд хүч чадал юм бол тий. Ийм хөзөр бол байна. Одоо миний хар тал миний хүч чадал юм уу гэж бодож байгаа хүмүүс ээж магадгүй. Та бүхний маань нэг юм хандлага талаас шүү. За илүү жоохон юм нэг ер нь харизмтай хүү харахад айгуу тийм хүчтэй харизмтай нэг юм хүмүүс байж ихийнх нь байж магадгүй. Өөрийнхөө бас тийм биш гэж бодож байгаа ч гэсэн таны тэгж боддог хүмүүсээс айгүй их эргэн тойрон бас байж магадгүй. Ийм их харагдаад байна. Тэгээ гол нь яг одоо энэ нөгөө нэг ингэж харагдаж байгаа ийм нэг хүчрхэг харагдаж байгаа нь яг яагаад ийм миний хар тал болчвоо гэх юм бол шүү дээ. Нөгөө нэг ингэж бус хүмүүст харагддаг нөгөө талаас хүмүүс өөрийгөө ингэж хардгаас болоод нөгөө нэг харилцан ярианууд энэ зүйлсүүд ийм нэг буруу болоод байна. Дээр доороос дараах зэрэг гэдэг шиг те ингээд нөгөө хаан боол хоёр хоорондоо харилцаж байгаа юм шиг нэг иймэрхүү зүйлс байгаад байна. Нөгөө талаас та бүхэн бас одоо юу хий те өөрсдийнхөө ингээд нөгөө хамтран ажилладаг одоо найз нөхөд эсвэл ажлын хүмүүсээ тэгж хардаг бас байж магадгүй шүү. Тэгээ энэ бас та бүхний мэнэс ийм буруу бас ийм хүч ийм хар тал бас байх гэдэг. Одоо юу хий те дарагчин зүгэл бас л зүгээр дарга гэдэг албан тушаалтайж зүгээр л таны алхаагүй тантай адилхан ажилтна. Гэтэл энэ хүн надаас илүү юм албан тушаалтай хүчтэй гэл ингээл нэг тийм айгаал дарга би энийг хийчлээ. Дарга би нэг хүү яна дараа ингэж үдээ ч юм уу. Ингэж бодоод байгаа хүмүүс ч магадгүй. Нөгөөдлөөс өөрөө таныг бас нөгөө босоод ингээ хамтран ажилдаа ч юм эсвэл найз нөхөд чинь нэг өөрөөс зайлуу гэж одоо нэг жоохон ингээл саяны хэсэг шиг юм хандлагаар бас харьцдаг бас байж магадгүй. Энэ их буруу байгаад байна. Та ингээд анзаараагүй хүмүүс байж магадгүй нөгөөдлөөс ингээд анзаарсан ч хүмүүс байж магадгүй иймэрхүү нэрэл иймэрхүү байдаг шүү гэдгийг. Анзаараагүй хүмүүс үл анзаараад үзээрэй. Ер нь иймэрхүү зүйлс мэрсэр байгаа шүү. 1-2 хүн дээр ч юм уу. Зарим хүмүүстэй нь ер нь л өдөд тутамдаа тохиолдог ш. Бас тохиолдлууд байгаа. Энийг нэг анзаараад хэдүүлээ энийг гоё ингээд нэг балансыг олно. Тохируулна. За чи надтай найзаа бити ингэж харцаа тэгээ хоёлын ялгаагүй л найзууд ч тээ нэг амарч ингээл сонин гойгаа тавьш ингээд та надад амир сонин санагдаад байна. Хоёлаа зүгээр л ингээ гоё. Яг л ийм өөдөөдөөс хараад яг нэг параллел гоё ингээд харьцээ тэхүү. Найзаа ажлын хамтрагчаа гэдэг ингэж гоё. Энийг ингэж гоё засмаар шүү. За тэр чинь бол ер нь энтэй холбоотой бусад тэр ажил хэрэг найз нөхдийн иймэрхүү зүйлсүүд айгуу гой сайхан юм явахаар байна. Бас яг хайр дурлал дээр одоо эмэгтэйчүүд нь илүү ингээ эрэгтэйгээ ингээ авч яваад тиймэрхүү бас байх боломжтой. Нөгөө талаас бас эрэгтэй нэтэрхий ийм давмгай бас ингээ бүх юмаа чиглүүлээд байгаа иймэрхүү байж магадгүй. Тийм болохоор энэ зүйлсүүдэд бас ингээд одоо юу нэг оролцох одоо үүрэг ойлоо бас 50-50. Эмэгтэйч 50% оролцдог, эрэгтэйч 50% нь оролцдог. Ийм болго. Боёо энэ нөгөө харилцаатай холбоотой энэ нэг балансын бодол маш их алдагдаад байна. Энэ та бүхэн энэ зүйлээс болоод тийм болохоор энийг л хэдүүлээ тэнцвэртэй болгочвол айгүй сайхан болох гээд байна. За тэгээд нөгөө талаас бас энэ нэг хүмүүсийг их буруу бодоод байна. Одоо таны хувьд мундаг гэсэн хүн чинь яг үндэ танаас таны доогоорч
байж магадгүй шүү гэдэг зүйлийг хэлмээр байна. Таны хувьд муу гэж бодсон хүн танаас ч бас илүү гэж магадгүй шүү. За. Тийм болохоор одоо юу вэ? Хүнийг яг хөө таны дотроо бодсон бодол тийм байж болно. Гэхдээ гаднаа тэр хүний дотроо бодож байгаа эсвэл тэр хүний потенциал таны бодсноос шал өөр хүн болохоор одоо юу вэ? Хүнийг ямар нэгэн байдлаар дүгнээд яг тэрүүгээрээ битээ харьцаарай, хандаарай, хараарай гэж л хэлмээр байна. Энэ дээрээ тэр үнийг олон талаас нь олж хараад нэгээд харьцаад яриад ингээд бодоод үзээрэй гэдэг зүйлийг хөзөрмөө тань зөвлөгөө болгож өгч шүү. Анхаарал болгож өгч байна шүү. За тэгээ 9 саваа. 9 саваан дээр бол хэлж байгаа зүйл нь юу вэ гэх юм бол за нэг тийм нэг юу юм дээ нэг тийм ах юм уу их ч юм уу нэг тийм эсвэл өөрөөсөө ингээ ах ихч хүн тийм нэг санаа бодол зурсан хүмүүс үйл үед байж магадгүй. За нэг сар маар өмнө 9 сард ч юм уу эсвэл нэг 9 сарын өмнө ч юм уу тиймэрхүү хүмүүс байж магадгүй. Тэгээ тэрнтэй холбоотой жоохон нэг энерги юм нэг саринцсан юм жоохон мэдрэгдээд байл л да. Энийг жоохон засмаар байна. Өөрсдөө л өвдөж үү за. Одоо юу хий. Тэр нэг санал бодол зурсан үнтэйгээ очиод за хоёулаа хэвлэж гэдэг юм болно. Юу нь бол биш. Зүгээр л нэрээ тэр үед тэгж билээ. Тэрнээс л би нэг тгээ бодчихвэлээ гэдэг нэг тэрний бодол нь ингээд одоо хүртэл ингээд явж байгаа. Тэр нэг энерги нь одоо хүртэл таны ингээд дагаа яваад байна. Тэрийг за одоо энийг ингээд дуусгая хаяа гэдэг. Гэл ингээд энийг дуусгачдаг энэ бодлыг ингээд байхгүй болгочдөг энерги гой цэвэрлчих хэрэгтэй байна. Энэ нэг жижигхэн нэг тийм бас нэг амар юм тань нөлөө үзүүлэхгүй ч гэсэн юм жижигхэн ингээ нэг одоо юу хин те юм цагаан сайхан цаасан дээр юм жижигхэн толгой болгоод цэг болгоод ингээ байгаад байгаа юм нэг жижиг сажиг юм хүмүүс байна. Хүний бас юм харилцаатай холбоотой. Тийм болохоор энийгээ бас ингээ гоё сайхан цэцлээрээ гэж бол хэлмээр байна. Тэгээ ерөнхийдөө ингээ хар тал дээр бол илүү нэг юм харилцаа, хандлага яг энтэй холбоотой зүйлсүүд маш их гарч ирлээ. Тэгээ та бүхэнд маань бас энэ хар талтай холбоотой бас ингээд аюул олон зүйлсүүдээ бас олж мэдэж анзаарсан байх бас мэдсэн байх гэж бас найдаж байна. За би бас тэгээд одоо хэдүүлээ илүү одоо цагаан талтай холбоотой нь би бас юм 3 үзэр гаргаж ирсэн. Тэрийг хэдүүлээ. Яа. За the sun гэдэг утгаар нар гэдэг утгаар гарч ирлээ. Two of Swords, the Knight of Swords. За нар гэдэг хөзөр бол ер нь бол тэгэл шин эхлээл ийм сайн сайхан гоё зүйлсүүдийг бол яг хөзөр талаасаа бол биелэгдэжээдэг. Гэтэ мэдрэгдэж байгаа энергийн хувьд бол хэдүүлээ жоохоо хитрхи humble, хитрхи ийм нэг тайван, налгар юм болгоныг хүлээн зөвшөөрсөн болондоо бүтэндээ гэж ботсон нэг иймэрхүү цагаан талтай хүмүүс байна. Одоо юу гэдэг вэ лээ? Иймэрхүү хүмүүсийг чинь нэг тийм юмд яардгүй юм нэг бөөр сортой гэдэг шүү дээ, тий. Иймэрхүү энерги хэдүүлэн айгүй байгаад байна. Энэ зүгээрээ гоё. Гэтэ жоохон алдаа нь юу вэ? Two of Swords дээр гарч ирж байна. Одоо юу хийх ёстой сонголт, хийх ёстой үйлдэлээ хэдүүлээ ингээл нөгөөний жоохон налааснасаа, намбааснасаа болол хийхгүй хойшлуулаад тэгээд цаашаа явах ёстой юмнууд нь явахгүй ингээл нэг байрандаа ингэж жоохон байгаад байгаа энерги байгаад байна л да. Болондоо бүтэндээ гэл нэг ингээл бодоод байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Яг хуу иймэрхүү хандлага нь гоё муу бол ерөөсөө биш. Гэхдээ одоо нөгөө талаасаа цагийн юмыг цагт нэг яриа л гэдэг юмыг маш ингээнээр хэлээд байна. Хийх сонголт өнөөдөр хийх ёстой бол өнөөдөртөө багтаал хий. Тэ. Тэгэд хийсэн сонголтондоо үнэнч бай. Яна бороо ээжтэй. За одоо яг нэг алдчихлаа би. За гэтээ одоо шагаад явна шүү дээ. Одоо хүн юм чи амьдрын шүү дээ гэж бодоод байгаа байхгүй юу. Тэ. Энэ яг зөв. Гэхдээ одоо нэг л миний эзэн сонголт болохоор тэрийг хүлээн зөвшөөрөөд хийсэн сонголтондоо үнэнч байгаад ард нь гар бас. Нэг тийм хэдүүлэн жоохон шазруун зан гэдэг үү лүү дээ. Дайчин зан жоохон дутаад байна. Тэр нэг дөлгөөн байгаад байна. Нэг ийм л мессеж хэдүүлэн байгаад байна. Сайн одоо цагаан тал дээр нь бол ийм нэг дөлгөөн, довлон, зөөлөн, намтай ийм нэг юм болгоны хүлээн зөвшөөрсөн, юм болгон тийм тайвнаар хандаж шийдсэн ийм сайхан зан чанар байгаа. Гэтэ тэр нь одоо энэ амьдралын өдөр тутмын процесс дээр нь яаж гарч муугаар илрээд байгаа юм нь сайн хэлсэн юм нэг сонголттой холбоотой. Сонголт хийсний дараах одоо үр дүн дээр нь таны ингээд
тууштай бус байдалтай холбоотой нэг иймэрхүү юм гарч ирээд байна. Тийм болохоор хэдүүлээ энэ дээрээ л анхаарч юм бол ер нь аятайхан шүү. Амар том одоо энэ цагаан талтай холбоотой амар том асуудал ер нь алга гайгүй. Ер нь аятайхан. Мөнгө санхүүгийн хувьд бол тийм амар хэцүү юм болоо. Яг нэг юмны хариу бас мөнгө төгрөгтэй холбоотой зээл мэйлийн хариу ч юм уу те эсвэл тиймэрхүү хариу үлээж байгаа хүмүүсээс байгаа юм шиг байна. Тиймэрхүү нэрэг мэдрэгдлээ. Нөгөө талаас нэг хайр дурлалтай холбоотойгоор хоёр хүний алийг сонгох вэ гэдэг нэг сонголт хийх шаардлагатай хүмүүс ах шүү байна. Нөгөө талаас нөгөө хүнээс салах уу яах уу гэдэг ийм сонголтоос хийх шаардлагатай нүүр тулцсан байгаа хүмүүс байгаа юм шиг байна. Нэг иймэрхүү зүйлсүүд бол гарч ирлээ. Тэгээ ерөнхий өөр бол тийм амар нарийн мессеж болоод энэ хөзрүүдээс бол мэдрэгдсэнгүй буюу та бүхний хувьд цагаан тал дээр нь бол одоо сайхан тал их вэ, муу тал бол саяны нэг сонголттой холбоотой нэг жижиг хэл зүйл байна. Бусдаар бол таны одоо амьдралын асуудал зүйлсүүд нь ер нь гайгүй, сайн байна гэсэн үг. Одоо заримдаа нөгөө нэг богинохоо зүйлсүүд богинохоо хэмжээний юмнууд хэлчихэр хүмүүс яана бусдны яасан болоо гэдэг одоо нэг тиймэрхүү асуултаа бас жоохон санаа зовлттой үлдсэн байдаг гэж бас би нэг хит хит хүмүүсээс сонсч байсан. Тэгээ хэрэг бас та бүхэн тэгж очивол тийм юм ерөөсөө байхгүй шүү. Ямар ч асуудал байхгүй бос зүйлсүүд нь сайхан байгаа л гэж бодоороо өөртөө тэгж итгээрээ, өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь одоо шийдэх ёстой асуудал болон хэдүүлэнгийн хар цагаан талын хувьд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд уншлаг нь хоёр дахь группийн маань хувьд таалагдсан гэж найдаж байна. Бас шаардлагатай зөвлөгөө мессежүүдийг өөрсдийнхөө бас олж мэддэг болон хязгаарч олж харж байгаагүй, анзаараагүй зүйлүүдээ олж харж мэдсэн гэж бас бодож байна. За тэгээд та бүхэн байр бас ингээд хувийн уншлага хийх болвол миний вава доогоор зураас тараот гэд Instagram хаяг руу бичээд хувийн уншлагынхаа цагийг аваарай. Тэгээд миний хувийн уншлага нэрээ төрөл нь нэмэгдээд би 3 төрөл болгосон. Тараат уншлага, энерги уншлага, коллектив уншлага гэх 3 төрлийн уншлага хийж байгаа. Үүний хувьд бол 40-оос 50,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Уншлагын цагийн хувьд бол 40-оос 1 цагийн хооронд хийгдэж байгаа. Тэгээ асуултын тоомоо гэдэг зүйл бол ерөөсөө байхгүй. Та хүссэн асуултаа тухайн хугацаанд бол асуугаад тэгээ хариултын өгөх байдлаар бол уншлага маань хийж байгаа шүү. Тэгээ тийм болохоор та бүхэн маань уншлага хийх болвол уншлага хийх бол миний вава доогоор зураас таараад тэгээд Instagram хаяг руу сайхан чат бичээд тэгээд уншлага цагийг аваарай. Би тэг өдөр болгоо уншлага хийж байгаа шүү. Тэгээ уншлага маань болохоор видео коллоор болоо voice call-оор хийж болж байгаа. Тэгээ хүсвэл бас та асуултаа над руу явуулаад би тэгээд ингээ сайхан voice-оор асуултуудад нэг хариулах байдлаар бас ингээ уншилгаа хийх боломжтой байгаа. Тэгээ болохоор та өөрсдийнхөө хувьд ямар байдлаар хийх боломжтой байна. Тэр хамгийн татаа нөхцөлөө сонгож жагаад уншилгаа бас хийлгээрэй. За тэгээ та бүхнийх маань ажил амьдрал 25 онд нь сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд одоо 25 онд тусгад 2 сар үлдсэн байна. Энэс 2 сарын хугацаанд ингээд шаардлагатай зүйлсүүдээ засаад хийх хүсэж байгаа зүйлсүүдээ амжуулаад захын хийгээрээ. Тэгээд ирээдүйн ажил амьдрал, хайр дурлал, мөнгө санхүү бүх зүйлдэн сайн сайхан бүхнийг өсөө өрөөж байна. Вава тараатын зүгээс тэгээд бүгдэнд нь баярлаа. Баяртай. За 3 дахь группийн маань уншлагатай давтаа морилоо. За хэдүүлэнгийнхэн сонгосон үзэр болон чулууны хувьд бол за ийм цагаан тэгээ баг зэргийн сарал судалтай чулуу байна. За нэг сүүлийн 4 сарын хугацаанд өөртөө ер нь эрс өөрчлөлт хийсэн хүмүүс гэж магадгүй хүснийхээ өнгийг өөрчлөх, хувцаслалт имижээ солих, үсээ одоо тайрах ч юм уу тий эсвэл үснийхээ засалтыг арай өөр болгох. Нөгөө талаас ажлаа солилцсон, орон байраа солилцсон, утсаа солилцсон үерхчээсэн хүнээсээ салаад өөр хүнтэй бас үерхсэн ч юм уу. Нэг иймэрхүү хүмүүс байх шиг байна. 3 дахь групп нэмэр хувьд ер нь ингээд энерги нь айгүй юм. Ингээл маш их хөдөлгөөнтэй тийм эрчим айгүй их мэдрэгдэж байна. За тэгээд үндсэн одоо Oracle үзрийн маань хувьд Chamber of the Violet Flame. За хэдүүлэнгийнх нь хувьд болохоор нөгөө нэг ер нь түрүүний эрс өөрчлөлт ингээд хийсэн хүмүүс байж магадгүй гэжсэн шүү дээ. Үүнтэй адилхан radical transformation гэдэг зүйл бас л юм өөрчлөлт хувьслын л илэрхийлж байна.
Oracle үзрэмийн хувьд буюу хэдүүлэнгийнх нь 2000 одоо нөгөө нэг шийдэх ёстой асуудал юу вэ? Юуг шийдэх шаардлагатай вэ гэх юм бол өөрчлөлтийг бүр мөсөн хийж дуусгах хэрэгтэй байна. Тэгэд нэг зарим нэгэн тавьж явуулж чадахгүй одоо нүуний өөрчлөлт хийхээр зарим зүйлсүүдийг бас ингээ аваа үлдмээр хүн санагдсан шүү дээ. Тийм зүйлсүүд байгаад байна. Тэр зүйлсээ тавьж явуулах хэрэгцээтэй шаардлагатай байгаад байна. Тэгж чадахгүй байна гэдэг зүйлийг хүзэр маань хэлж байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор ингээд хэлж байгаа зүйлс нь юу вэ гэхээр юм өөртөө амар ихтгэлтэй тийм энерги маш өндөр ер нь айгүй амбицтай ихтгэлтэй юмыг хийдэг, эхлүүлдэг, чаддаг ийм хүмүүс байна. Энийг ингээд улам ингээ сайн хийгээ яв. Тэгэд хийх явц дундаа жижигээр ингээл өөрчлөлтүүдээ алхамаар ингээ хийгээд бай. Тэгэхэл юм бол та бүхэн яг одоо нөгөө хүсэж байгаа тэр өөрчлөлтүүдээ хийгээд хүсэж байгаа тэр хүн болж чадна. Хүсэж байгаа тэр амьдралдаа хүрч чадна. Тийм энерги байгаад байна. За тэгээд нөгөө өөр нэг зүйл нь жоохон нэг тийм юу атаархал гэдэг зүйл ингээд та бүхэнд байгаад байна. Гэтэ одоо бусад танд атаарч байгаа шүү. За та одоо бусад атаарх гэхээсээ илүү тэр зүйл бас таны нөгөө өөрчлөлтөнд аюул саад болоод байна. Тийм болохоор хэдүүлээ бааз зэргийн тийм энергийн цэвэрлэгээ зүйлсүүдийг хийж бас хар цагаан хилам гэж бас нөгөө байдаг шүү дээ. Тэр зүйлээс бас өөрийгөө хамгаалах одоо лама асаах ч юм уу тий. Жохон энерги бас ингээ цэвэрлээд өгөх юм бол уг нь одоо энэ цаахан өөрчлөлтүүдийг хийж байгаа хүмүүс маань энэ одоо дэмжиж сажиг зүйл бас ингээ унмааргүй шүү дээ. Тийм болохоор энэ энергийн жохон хамгаалтуу цэвэрлэгнүүдийг хийчихвэл аюул бас сайн байна. За тэгэхээр өөрчлөлтүүдийг ингээ хийх одоо тийм шин санаач юм уу зүйлсүүд айгүй тийм шүн оройн цагаар айгүй их гарч иж магадгүй нөгөө талаас тийм оройн цагаар гинт шийдвэрүүдийг гаргаад ингээ юмнуудыг өөрчлөх юм өслүүд бас ингээ байж магадгүй гэдэг зүйл хэлж байна. За тэгээд өөрчлөлт гэдэгтэй холбоотойгоор бас хэлж байгаа нэг мессеж нь нэг тийм орон байртай холбоотой нэг юм өөрчлөлт. Буюу одоо нөгөө одоо амьдарч байгаа байраа солихыг хүсэж байгаа тий. Одоо амьдарч байгаа улсаас өөр газар амьдрахыг хүсэж байгаа. Иймэрхүү юмнууд аягүй их байгаад байна. Энэ өөрчлөлийг хэдүүлээ хийж чадна. Гэтэ хийхин тулд хэдүүл нь юу хэрэгтэй байна вэ гэхээр байна штэ. Нэг тийм хөрсөн дээрээ буусан бодит зорилго хэрэгтэй байна. Одоо юу гэх юм? Одоо хэдүүлээ жишээ шүү. За 2 өрөө байранд амьдарч байгаа. Энийгээ шууд амар том пент хаус болгомоор байна. Гэдэг нэг ийм зүйлийг хүсэж байгаа байхгүй юу? Одоо энэ шиг нэг иймэрхүү байгаад байна. Одоо өөрчлөлт гэдэг хэдүүлэнгийнх нь ингээ нөгөө нэг зүйл нь энийг жоохон хөрсөн дээр босон. За окей ядаж 2-4 болгоо ч юм уу те. 2 дахин том болгоод тэгээ тэрний ардаас тэрийг 2 давхар болгоод тэгээ ардаас нь тэрийг бүр том хаус болгоод ч юм уу те. Ингээд хэдүүлээ нөгөө нэг зарим зүйлсийг алхамаар хиймээр байна. Тэгэхгүй ингээ шууд тэр дараагийн зүйл рүүгээ явна гэдэг нэг юм байгаад байна. Энэ одоо бас мөнгө санхүү ч юм уу юм зүйлтэй шууд бас батай. Одоо ингээ нэг 2 сая цалиа авч байгаас энийг шууд 10 сая болгомоор байна гэж хүсэж байгаа хүмүүс ч бас байгаа. Ч юм уу иймэрхүү байх боломжтой. Голчоо одоо таны хичээл сургуулийн голч чинь за нэг 2.5 байгаа голчоо. Би нэг шууд 3.5 болгомоор байна. Их семестр гэхэд ч юм уу. Ингэж бодоод байгаа ч юм уу. Энийг иймэрхүү хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Яг уу ингэж бодож байгаа нь зөв. Одоо буруу бол ерөөсөө биш. Хүн амбицтай байх, томоор зорих нь зөв. Гэтэ тэрийг хийх алхмууд чинь ингээд нөгөө шатаараа байгаа шүү дээ. Эхний алхмаа яг бодтоо арай нөгөө амьдрал дээр буусан тийм болгоод тэрэндээ хүрээд тэгээд тэрнээсээ дараагийнхаа алхмыг хийгээрэй л гэдэг зүйлийг хүзэр маань Oracle хүзэр маань тань ингээд зөвлөгөө болгож өгöd байгаа байхгүй юу. Ер нь таны тэр хүсэж байгаа тэр зүйлдээ хэдүүлээ хүрч чадна. Гэхдээ эхний алхмуудаа яг боддоор хүсэн дээр буух одоо хийж болох тэр алхмуудыг ингээд хийгээрэй л гэдэг зүйлийг хүзэр маань зөвлөгөө мессеж болгож одоо ингээд шийдэх ёстой асуудлыг маань зөвлөгөө мессеж болгож та бүхэн маань ингээд хүргэлээ. За тэгээд хэдүүлэнгийнх нь ингээд хар болон цагаан талтай холбоотой би бас ингээд нөгөө хөзрүүдээ шаардлагатай үзүүдэд гарч эхэлсэн байгаа. Тэгээ эхлээд хэдүүлээ хар талтай холбоотой ингээд хөзрүүдээ гаргая. Temperance гэдэг үзэр гарч ирсэн. 4-ийн сава. Зосны хан. За хэдүүлэнгийнх нь хар талны хувьд хэдүүлээ тэнцвэргүй байгаад байна. Ямар ч тэнцвэр алга. Юмд хитрхи юм эсвэл амар шундаг, маш шуналтай гэдэг шиг
бүр л одоо юу гэх юм. Яг тэр л зүйлийг авахгүй бол гэдэг. Тэр нь ялангуяа материалын зүйл төр. Яг нөгөө нэг шийдэгээс та асуудал гэдэг дээр сая нөгөө хэлсэн шүү дээ. Ингээд хитрхи том юм өсөд байна. Одоо нөгөө 2 саяын цалинг 10 сая болгомоор ингэж өсөд ин гэдэг зүйлэл ер нь бол энэ дээр бас нэг талаас давтагдаад байна л да. Тэгээд тэр нь ер нь шунлал юм байна л да. Хэдүүлгийнх нь хувьд тэнцвэргүй жоох хэдүүлэн айгүй их шуналтай байгаад байна гэдэг юм зүйл хэдүүлгээс бол юм хар тал байгаад байна. Ер нь хүнд иймэрхүү яг шунал байх нь зөв. Энэ бол ерөөсөө буруу биш шүү. Гэтэ нэг зөвөөр ашиглах хэрэгтэй. Зөв шунах хэрэгтэй боيو. Ингээ хэмжээтэй байх хэрэгтэй. За, одоогийнхоо нэг жилийн дотор бол иймэрхүү шуналтай бай. Хүн шуналтай байж тэр зүйлтэй ингээ хүрэх гэж хичээдэг. Гэтэ одоо юу хин те бүр ингээд хитрхи хурж чадхааргүй тийм нөгөө нэг том зүйлийг ингээ бас хит төсөөлөл тэрийгээл бодоод тэгэд өнөөдрийг хийж байгаа зүйлүүдийнхаа ингээл үр дүнгээр харахад тэрэндээ хүрэх хаа байсан гэдэг юмнууд ингээ байгаад байгаа байхгүй. Тэгээ энэний зурган дээрээс болол ингээ жоохон гутрах, буцаал жоохон унах иймэрхүү юмнууд хэдүүлсэн байгаа л ингээ нүг тэнцвэргүй байдлууд ингээ үүсэх нөгөөний зүйлэнд үүнээс ингээ үүдэлтэй байна. Тийм болохоор нөгөө хитийн том төлөвлөгөөгөө гарга буюу одоо тийм том одоо шунлаа нэг ерөнхий шунал бай зүгээр. Гэтэ дахиад нөгөө нэг окей эхний нэг жил ийм болцсон бай. Дараагийн жил ийм болцсон байна. За нөгөө нэг дахиад жишээгээр та бүхэн тайлбарлах юм бол нөгөө 2 сая байсан цалингаа хэдүүл 10 сая болгомоор нэгсэн шүү дээ. За 5 жилийн дотор бай дараа ч юм уу те. Тэгээ 10 сая төгрөгийн цалин авдаг, 10 саяар өөрийгөө үнэлүүлдэг ийм хүн болцсон байна. За тэгэхээр тулд эхний би 1 жилдээ 2 жилдээ багтаа би өөрийнхөө цалинг 5 сая болгоно. Тэгэхээр тул би юу хийх ёстой вэ? За илүү сайн ажиллах хэрэгтэй байна. Бидлэг хур чадвараа сайжруулах хэрэгтэй байна ч юм уу те. Тэгээд ингээд чадвар юмнууд нэмэгдээд ажлын туршлага нэмэгдэхээр чинь мэдээж тэрийгээ дагаа цалин үйлс нэмэгдэн тэ. Тэгээд тэрийгээ чадвар нэмэгдэхийн хэрээр бас та бүхний маань ингээд ажлын байр зүйлүүд гэсэн их бага хэмжээгээр зарим тохиолдолд солигдно. За 5 сая болчихлоо. За одоо дахиад 5 сая буюу талд нь өрчлээ. Одоо үлдсэн 5 сая болоход бол яах вэ? Дараагийн 3 жил. За дахиад мастраа сурыг тэ. Магистраа сурыг, гадаад сурыг хилээ сайжруулах ч юм уу гэл ингээл дараагийнхаа зүйл эсвэл дараагийнхаа шинэ бизнесийг эхлүүлье гэх ийм бас л step by step алхамаар төлөвлөл яваарэ гэдэг зүйлийг хөзөрмэн та бүхэнд ингээд зөвлөгөө болгож өгч байна. Тэгээ ингээ хар талтай холбоотой энэ шунал гэдэг зүйл ер нь бол хүнд байх нь бүх хүмүүст ер нь бол би байгаасаа гэж хүсдэг. Гэтэ тэрний яг хэмжээтэй байх хэрэгтэй. Хитрхи их юм шунаад байж болохгүй. Бас ингээд нөгөө хүссэн юмдаа хүрсэн ч хүний шунал бас хязгааргүй байдаг болохоор тэрийг ингээд гоё хэмжээг нь тааруулж балансыг олж авах хэрэгтэй бид бүхний хувьд. За тэгээ нөгөө талаас өгж байгаа нь 4-ийн сава. За шунал нь бол ингээд одоо за хязгааргүй юм байх нэ гэж. За тэгэнгүүт амбиц нь тэрнтэйгээ адилхан бас амар хязгааргүй юм уу гэхээр бас үггүй байгаад байна хэдүүлэн хамнууд. Тэрнтэйгээ адилхан үйл хөдөлгөөн хийгээд байгаа мүү гэхээр бас бага байгаад байна хэдүүлэн хамнууд. Боёо одоо юу юм те дотроо төсөөлөд байгаа мэдрээд байгаа нь амар тийм гоё зүйл. Тэгээ гаднаа хийж байгаа үйл хөдлөл нь жоохон бага. Бос хүмүүсийн хувьд ч гэсэн ингээ харахаар бас ингээ бага байгаад байна. Тийм болохоор энэ үйлдэлийг хэдүүлээ бүр илүү түргэн болгоно, хурдан болгоно. Ойрын нэг эх жилийн 2 сар гэхэд хэдүүлээ ингээд олон зүйлсүүдийг юу хийгээд ингээд алхмуудаа хийгээд эхэлсэн баймаар байна. Тийм болохоор энэ дээрээ хэдүүлээ сайн ингээд өөртөө гоё ухамсарлаад бодоод төлөвлөөд те төлөвлөгөө гаргаад ингээд хөдлөх хэрэгтэй байна гэж болоод хөзөрмэн зөвлөж байна. Тийм. Тэгэл хамгийн гол одоо нөгөө нэ цаана хар талтан холбоотой өгж байгаа зөвлөгөө нь яг юу байгаа юм бэ гэхээр тэнцвэрэл олоорой. Юмны балансыг л тааруулаарай л гэдэг зүйлийг хэлээд байна. Хитрхи битээ шуналтай байгаад нөгөө нэг шулам шиг болоорой. Эсвэл хитрхи ингээ амбиц нь багцаад битээ ингээ унаарай. Яг л шунсан хэмжээндээ тэндээ дагсан амбицтай. Энэ хоёроо л зэрэгцүүлээл дандаа дэш ахиад. Тэгж хитснараа. Яг хүссэн юмдаа хэдүүлээ хүрч чадах энерги бүрэн дүүрэн байгаа шүү гэдэг зүйлийг зөвмөн хэлж байна. За тэгээ хар талтай холбоотой нэг иймэрхүү зөвлөгөө мессеж байлаа. Би тэгээ мөн одоо цагаан талтай холбоотой нэг юм 3 хөзрийг бас сугалсан байгаа. Oh wow. The world adopts words deaf гэдэг 3 үзэр гарч ирсэн. ертөнц болон deaf буюу үхэл гэдэг ийм 2 үзэр. Хэдүүлэн цагаан тал.
бас их гоё. Ер нь бол юмыг дуусгаж чаддаг хүмүүс бас эхлүүлчих чаддаг хүмүүс. Тэгээ голд нь яг 8 of Swords нэг бодлоосоо болоод нэг дунд нь ингээд нэг дээшээ доошоо болчдөг юм нэг жоохон асуудал байна. Тэрнээс болоод хэдүүлэн цагаантал юмыг эхлүүлчдэг бас юмыг дуусгачдаг. Тэгээ нэг дундын процесс гэдэг зүйл дээр хитүүлээ жоохон яагаад байна. Муу байгаад байна. Одоо юу хий хэдүүлээ бол ийм шин санаа гаргаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь төгсгөл нь ямар байхыг мэдээд байгаа үр дүн. Юмаа ингээ эхлүүлчихнэ. Тэгээд ер нь бол дунд нь баг ингээд жоохон хайчдаг. Баг тэгээ явж жаад яг төгсгөлийн нь бол яг л хийчдэг. Тэгээд нөгөө нэг юмны үр дүн одоо юу хий одоо голын процесс алдаатай нь оноотой нь нэг хамаагүй. Ер нь бол эцсийн үр дүн л чухал. Гэдэг одоо нэг иймэрхүү хандлагатай хүмүүс байна. Ерөнхийн нэг тийм нэг талаасаа иймэрхүү хандлага миний санджаар тийм өдөрдөгч хүмүүст аюу их байдаг. Өдөртлөг хүмүүст их байдаг. Тийм болохоор хэдүүлээ бас нэг тийм багийн ахлагч, өдөрлөг, захирал ч юм уу те эсвэл компани хувьдаа бизнес эхэлж байгаа нэг тиймэрхүү хүмүүс байж магадгүй. За бас нөгөө талаас хэдүүлээ нэг одоо нэг тийм хүний дор ажиллахаас жоохон залхацсан байгаа хүмүүс бас байж магадгүй шүү. За өөрийнх юм эхлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс бие даасан тийм шийдвэр гаргахыг хүсэж байгаа хүмүүс бас аюу их байж магадгүй. Гэдэг нэг иймэрхүү энерги бас харагдаж байна. За тэгээд the world өдөртэй холбоотойгоор хэдүүлэндээ хэлж байгаа зүйл ингээд юмыг эхлэхдээ ийм нэг олон өнцгөөс жоохон хараарай. Жоохон тэн дээрээ хэдүүлээ жоохон буруу байгаад байна. Эхлүүлж дуусгадаг одоо энэ гайхалтай цагаан тал бол үнэхээр гайхалтай. Гэтэ одоо эхлүүлэхтэй холбоотой зөвлөгөө нь бол олон өнцгөөс хар. Юмыг бод, мэдэр, тунгаа, хий, үз, оролт гэдэг зүйлсүүд буюу за байж одоо би шинэ бизнес эхлүүлээ гэхэд за мөнгө санхүүний юу мөнгө санхүү нь ямар байх вүлээ би ямар хуу эрсдлүүдийг хүлээх вүлээ хэрэг мөнгө хэрэг болох вүлээ за буцаад энийг хаана ямар газар хийх билээ газар энэ газар яг гой тохиромжтой юу зөв хөрөнгө оруулалт мөн үү за энийг яг хүмүүст яаж хүргэх вүлээ ч юм уу те ингээл маркетинг одоо санхүү гэл одоо маш олон зүйлсүүд байгаа шүү дээ энэ зүйлсүүдээ маш сайн төлөвлөөрэй гэдэг зүйлийг эхлэлтээрээ хийгээд байна. Жохон тэгэхгүй ерөнхийн нөгөө том төлөвлөгөө гараад шууд эхэлчих гээд байдаг жоохон хандлага байгаа байхгүй юу. Жохон тэгээд дунд нь нөгөө нэг юу хий эхлээд хэдүүлээ тооцоолж эрсдлээ тооцоолж төлөвлөгөө ингээ гаргаагүйсээ болоод шууд эхэлснээсээ болоод дунд нь ингээд маш олон асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ямар ядрагатай би яагаад ийм юм яагаад ингээ юмнууд ингээ зүгээр сайхан ингээ явчих болтгүй болоо гэж ингээ боддог ч юм уу тий. Иймэрхүү байгаад байгаа байхгүй юу. Зүгээр л сайхан төлөвлөчих. Төлөвлөсөн байхад ямар ч асуудалгүй та бүхэн донд нэг стрессгүй ингээд ард нь гарчихна. Энэ л хамгийн чухал. Эхлэхдээ төлөвлөж. За бас дуусгах дээр бас юм нэг чухал өгж байгаа мессеж нь хэд битээ бардаарай л гэдэг юм хэлээд байна. Би юм хийсэн шүү дээ. Та нарт хартаад ч юм уу ингэдэг. Нэг жоохон ингээ бусдад ингээ юу гэх нөө өөрийгөө ингээ гайхуулмаар байгаа байхгүй юу? Бас ингээ магтуулмаар байгаа байхгүй юу? Нэг тийм энерги байгаад байна. Энэ дээрээ би юм хийсэн гэдэг гоёор илэрхийлдэг. Хитрхи өөрийгөө өгөөлөгдгөө. Тийм байгаарэ. Жохон юм нэг даруй төлөв. Гэтэ хийсэн нь үнэн. Тэрийг хүмүүс мэддэг, баяр хүрэгдэг, магтдаг. Тэгээ тэрэндээ хитрхийх ингээ бас оволцож шидүүлээ ингээд амар ингээд оодордгоо. Нэг ийм хандлага хэдүүлэнд байх хэрэгтэй байна шүү. Жохон ингээл сагсуурах гэдэг үгэлөө те. Ингээ бие тоох хандлага жохон байгаад байна. Инээсээ болоод бас одоо юу хий нэг шинэ эхлэлийг тавиад тэрийгээ дуусгасан. Гэтэ энэ хандлагаас болоод дараагийн шинэ эхлэл гэдэг зүйл хэдүүлэнд нь гарч ирэхгүй байх магадaltaй шүү гэдэг зүйлийг хүзүү маань ингээ та бүхэнд зөвлөгөө мессеж болгож ингээ хэлж байна. Тийм болохоор энэ зүйл дээрээ та бүхэн минь сайн анхааралтай байгаарэ. Цагаан талтай холбоотой юмыг эхлүүл дуусгаж чадчихна. Гэтэ эхлэл болон дуусгахтай холбоотой нэг ийм хоёр зүйлүүдийг л шийдэж чадчих болол хэдүүлээ хайр дурлалч бай, мөнгө санхүүч бай, хувийн бизнес бай, ажил карьерч бай бүх зүйл дээр маш сайхан амжилттай, аз жаргалтай хүссэн болгондоо хүрч чадна. Тийм болохоор саяны хэлсэн энэ зөвлөгөө мессежүүдийг авахыг аваад хайхын хаяад хэрэгтэйнүүдийг хэрэгжүүлээд яваарай. За тэгээд хэдүүлэнгийн хувьд энэ удаагийнх нь уншлага ингээд энэ үрээ дуусч байна. Тэгээд та бүхэн маань ингээ гоё хувийн уншлага нэрээ хийх болвол миний Вава доор зураас Tarot гэдэг Instagram хаяг руу бичээд хувийн уншлага хийлгээрэй. Тэгээд хувийн уншлага бол өдөр болгон хийж байгаа. Тэгээд хувийн уншлагын маань хувьд бол нэрээ
уншлага маань нэмэгдээд 3 төрөл болсон. Таарад уншлага, энерги уншлага, коллектив уншлага гэх 3 төрлийн уншлага хийж байгаа. Үний хувьд бол 40-50 мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа. Цагийн хугацааны хувьд бол 40-с 1 цагийн хугацаанд бол уншлага маань нэгж байгаа. Асуултын тоо болох хязгааргүй. Та хүссэн асуултаа бол тухайн хугацаанд асуух боломжтой. Тэгээ уншлага маань бол видео кол болон voice call-оор аль алингаа нээж болно. Хүсвэл та ингээд асуултаа над руу явуулаад би шаардлагатай хариултуудыг одоо зөвхөн voice нөгөө мессежээр ингээд бас илгээж бас болно. Танд ингээд аль боломжтой нөхцөл байна тэр нөхцөлдөө тааруулаад уншлагаа өөрийнхөө хүслээр ингээд хийх боломжтой шүү. Тийм болохоор хувийн уншлага хийх бол миний ваваад байгаа зураас таараад тэгэхэд Instagram хаяг руу бичээд уншлагын гоо цагийг аваад уншлага хийлгээрээ. За тэгээд 3 дахь группийнхандаа 2025 онд нь амжилт хүсье. Одоо энэ 25 онд дуусгаад одоо нэг 2хан сар болсон байна. Энэ 2 сарын хугацаанд эхлүүлэх хүсэж байгаа зүйл байвал эхлүүлээд дуусгах хүсэж байгаа зүйл байвал дуусгаад сайн нийлсэн зөвлөгөө мессежүүдийг сайхан шаардлагатай зүйлүүдийн анхааралтай аваад засахын засаад 25 оноо яг гоё өөрийнхөө хүснээр дуусгаарай. Хийхийг хүссэн зүйлүүдээ хийгээд сайхан үр бүтээлтэй, амжилттай, үр шимтэй, аз жаргалтай дуусгаарай гэж та бүхэндээ хүсэж байна. Тэгээ та бүхнийхээ ирээдүйн ажил, амьдрал, хайр дурлал бүх зүйлд нь сайн сайхан бүхнийг ваваад оройдохын зүгээс хүсэж байна. За тэгээ баярлалаа. Баяртай. Тэгээ дараагийнхаа уншлагаар утгагүй уулзъя.